ингээд энэ баян орон ингээд ажилгүйдэл ядуурлаар ингээд одоо тэргүүлцдэг байна гэдгийг их ярьж байна. Эрүүл мэндийн талаар ярьж байна, боловсролын талаар ярьж байна. Ингээд уулзалтынхаа ажиллагааг биараа нэг шинжилгээр хийгээд байгаа. Та бүхэн санаж байгаах би сонгуулийн үеэр ярьж байхдаа иргэдээ сонсдог ерөнхийлөгч байна гэж. Ингээд иргэдээ сонсдог ерөнхийлөгч байна гэж амлаж яснаа одоо яг тэрийг та бүхэнтэй уулзаа та бүхнийг сонсох гэж ирсэн юм аа. За энэ ахмад насны тэтгэвэр нэмж байгаа, насыг тэтгэвэр нэмэхгүй байгаа, насыг нэмж байгаа, энэ тэтгэвэр 27500-аар нэмж байгаа байдал энтрийг бол би хүлээн зөвшөөрч чадахгүй. Манай ахмадууд, нийт ахмадууд бол ер нь маш их байна юу бохимдолтой байгаа. Энэ бүхнээ ерөнхийлөгчтэй уламжлах гэж байна. Тэгээд энэ амралтаа биелүүлж чадахгүй байгаа засгийн газрыг одоо ер нь тархан зүйтэй юм уу л гэж одоо эцсийн дүнд бодож явна да. Иргэн хүнийхээ хувьд. За миний сэтгэлийг эмзэгдүүлж байгаа бас нэг юмнууд байна да. Тэгээд тэр болгоны тооцох юм бол их олон би. Тэгээд зүгээр нэг хэдхэн юм ярий. Энэ татварыг нэмэгдүүлсэн явдал одоо ер нь энэ албан газар аж ахуй нэгж хувь хүмүүсийн сэтгэлийг одоо маш их бухимдуулж байна. Энэ одоо энийг заавал нэмжээж одоо ингэж одоо саяын хөлсөө нэмэх ёстой байд юм уу? Ямар учиртай юм одоо би бас сайн ойлгохгүй байна. Гэхдээ энэ бол одоо маш их эмзэглэж байна, бохимдож байна энд. За мөн манай аймагт ажил гүйдэл одоо маш их байдаг. Маш их олон залуучууд сэлгүүсээд гэх юм олохгүй одоо аригтаар сууж хэрэг төвөгд ороосолдох ийм явдал бол одоо их гарч байгаа. Одоо энийг бол одоо бас манай аймгийн удирдлагч анхаарал байгаа ажил гүйдлийг одоо арилгах талаар бас даривтай арга хэмжээ авах байх. Түүнээс гадна мөн одоо манай аймгийн нутаг дэвсгэрт хятадын одоо компаниуд одоо хэд байгаа. За тэрэнд бол одоо голчлон дорнотын хүмүүс байдаг боловч одоо хот мотоос өчнөн ажилчид байдаг. Тэгвэл бол хятад хүмүүс одоо голсон, хятадууд бол дарангуйлсан. Монгол ажилчид бол одоо ер нь салингийн хүртэл зөрүүтэй, авдаг салин хүртэл одоо жишг нь ондоо ийм одоо байдаг. Энэ тал дээр одоо нэг төвшөнд очвол яасан юм бэ? За тэгэхдээ энэ компаниудын тухай харж байхад ер нь дандаа гадаадын хөрөнгө оруулалтаа ер нь манай Монголын одоо ашиг бол байдаггүй юм шиг харагддаг юм. Зүгээр газар нутгийн төлбөр гэж авдаг л байх гэж бодож байна л да. За мөн түүнээс гадна өндөр насны одоо биднүүдийн хувьд бол бас тэтгэврийг одоо нэмэгдүүлнэ гэж бараг 20-30%-аар нэмэгдүүлмээр юм одоо энэ засгийн газар маань ярьж ирсэн боловч одоо зүгээр 2 сарын эхнэр нэг сураг дуулж байна зүгээр. Тэр бага тэтгэвртэй улсуудыг их тэтгэвртэй тэгшитгэж бас нэг бие биенээсээ одоо их авдаг, бага авдаг гэсэн ялгааг одоо арилгах талаар ер нь ишгүүл засгийн газар арга хэмжээ авч явах шиг байдیں۔ Тэр нь одоо нэг л сайн харагдаж өгдөггүй юм да. Тэрнийг одоо яаж яах вэ? Хамгийн сүүлд хэлэхэд Дорнот аймагт ахмад насны түрээсийн орон сууц гэж барьж болохгүй юу? Дорнот Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд тэрнийг төлөвлөсөн. Дорнот бол бас 70-80 мянган хүнтэй бас том газар шүү. Ахмадууд түрээсийн орон сууц бариулах талаар одоо ерөнхийлөгч та одоо арга хэмжээ авч өгөөрэй гэж загш байна. Мөн хүүхдийн мөнгийг хэвээр нь одоо бүх Монголын хүүхдэд олох болдгоо гэж бодож байна. За танд баярлалаа. За баярлалаа. Энэ тэр олон улсын валютын сан гэдэг нэг ер нь эдийн засгийн ямар нэгэн хямралын тухай яригдахаар олон улсын валютын сантай ярина гэж энэ одоогийн засгийн газар дэхий. Жишээлбэл одоо сангийн сайд Хөрлөбаатар хэдл тэр хүүхдийн одоо тоог 80% нь одоо 20 мянган өгнө гэж байгаа юм. За тэр ер нь 80% нь хэрэг байна уу? Өгвөл одоо нэг мөсөл өг. Хоёрын хооронд ингээд 80 60 гээд нэг юм одоо дутууд болмог юм яриад байгаа юм. Монгол улсын үр садыг ингээд ялгарлан үзүүлдэг болио. Нэг бол үнэхээр эдийн засаг нь хөрөлцөхгүй байгаа бол бүр зогсооч. Одоо ямар заавал тэргүй бол хүлээгээд байгаа хүмүүс байхгүй бол бүсээ чанга хүслээд Монголын иргэд явна шүү. Өгвөл нэг мөсөн 100% өгөө гэдэг дээр хэлмээр байна. Хоёрдугаар ерөнхий сайд хөрөлцөх болохоор одоо энэ 5% нэмэгдлийг олон улсын валютын сантай ярьж шийднэлхий. Тэр валютын сангийн сонсохоор эдийн засгийн алуурчин гэдэг тийм байгууллага гэж яриад байгаа. Яг үндэ би сайн нарийн мэдчихгүй байна. Эдийн засгийг алдаг байгууллага тандаа тэгээд тийм юм заавал өгөх хэрэг байгаа мó. Энийг одоо ерөөсөн нэг бол түрүүний хүн хэллээ энэ засгийн газрыг одоо болиулъя гэж. Засгийн газар ердөө болох цаашаа энэ их хурлыг ердөө тараасан ч яадаг юм. Миний хувьд бол тэгж бодож байна тийм. Парламентээ тараагаад дахин сонгуул хийгээд тэр ажлаа хийж чаддаг хүнийг нь боловлох хэрэгтэй шүү.
Хөөргий дээр нэг өвгний гэж байж тээ тэр хүчингийн хэрэг хийгийг завдсан гэж 9 жилээр дасалчаад ягаад тэр ган тулгын тэр хүчингийн хэрэг хийж их хурл лаглага суугаад идэг. Энийг байна. Ард хийгээд яриа чамаагүй жигшээд ингэж очиод хэлээдэг. Би өөртөө энийг л хэлүүлмээр байна. Айгүй муухай байна. Ингээд их хурлын гишүүд дотор хүчингийн хэрэг хийсэн хүн ингээ яваад байна. Айгүй муухай байна. Би бүр өмнөөс нь ичээд байна. Тэр мэрийг ингээ бойлуулаад жоохон цаашаа хэлмээр байна. Тэр нөгөө нэг татварын нэг тэр нөгөө татварын 5% нэмнэ гэдэг байгаа. За нийгмийн дадлын татварыг 5% нэмэх гэж ах шиг байгаа юм л да. Сая 500-аас дээрс цалинтай хүмүүс гэж байгаа. Ядж байгаад би яг өөрийнхөө бас тойлсон юмыг яриад байна л да. Манай нөхөр уул уурхаад ажилтгий. За тэгэхээр угаандаа нэг сая 500-аас саяхнаас нэг арай гэж авч байгаа юм. Одоо ингээд 500 мянган өгчих гэнэ биш. Тэр нэг 60 хүрсэн хүүгэн үүлээ үдэл үсээ гарсан дөрөв хүүхдтэйгээ төлөө ажиллаж хүүхдүүд нь зэрэг том болоод бүгдээрээ тусдаа гараад одоо бүгдээрээ байр орно гэхэд бид нар ч бас эдийн засаг айгүй хэрэг хэцүү биш. Тэгж яах чинь одоо 500 мянган аваад явна гэдэг бол миний хувьд бас айгүй хүндрэлтэй. Тэгээ би бол одоо ингээд итгүүлтэй гарцсан тий. За тэгээд сая хэлсэн хүмүүсийн ярианд болоод ард иргэдийн амьдрал бол маш хүнд байгаа. Засгийн газраас одоо цаг үеэ одоогүй олон ийм шийдвэрүүдийг гаргаж байгаа байдлыг бол хэлж байна. Тэгэхээр би энд нэг 2 3 хаан олон зүйл байгаа ч гэсэн одоо 2 3 зүйл дээр бол анхаарлаа хандуулж хэлье гэж бодлоо. Нэгдүгээрт нь бол тэтгэврийн насыг нэмсэн талаар. За эрэгтэй нь болохоор 65, эмэгтэй нь 60 хүрээд тэтгэврт гарна гэж байгаа тийм ээ 5 жилийн дараа. За манай Дорнод аймгийн хувьд бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт бол 65 байгаа одоогоор. Эмэгтэйчүүд нь 72 байгаа. За тэгээд энэ болохоор улсын дунджаас эмэгтэйчүүд нь 2.5 насаар эмэгтэйчүүд нь 2.5 насаар эрэгтэйчүүд нь 0.8 насаар бол бага насалж байгаа юм. Энэ бол одоо бас орон нутгийн онцлог одоо орчны янз бүрийн нөлөөнөөс болоод ингэж улсын дунджаас бага насалж байгааг хэлэхэд байхаа гэж бодож байна л да. Тэгэхээр одоо би багш хүний хувьд за 60-тай багшаар 1-р ангийн хүүхдэд хичээл заалгаад ямар байх вэ те? За 65-тай хүн бас заахад одоо тэр тухайн үеийн технологийн олд амжилтыг одоо бас гүйцэж дөрвөл зааж чадах уугүй юу гэдэг асуудал байж байна нэгдүгээр. За хоёрдугаарт бол залуу хүмүүсийг бас ажиллах орон байрын эзлээд ингээд 60 65 хүртэл ингээд цалингаа тэтгэврээ хүлээгээд ингээд ажиллаад байх юм бол бас ажлын байр чинь бас хорогдох нь. Ийм учраас бол энэ дундаж наслал ийм баг байгаа үед тэтгэврийн насыг нэмэх нь буруу. Ийм учраас одоо хөдөө орон нутагт эсвэл ийм баг насалт юм уу? Эсвэл төвөөс тэгээ юу баримтаж бол энэ насыг одоо гаргасан юм бэ? Хуучин гаргасан нас бол шинжлэх ухааны үндслэлтэй ийм тогтоосон нас байх гэж бол миний хувьд боддог байгаа. Нэгдүгээр тийм. За хоёрдугаар бас хүмүүс хэлж байна. Татвар нэмсэн тухай 7 төрлийн татвар нэмсэн тухай хувь хүн бол 5% татвар нэмэх гэж байна те. Сая 500-аас доош цалинтай хүмүүс. Тэгвэл сая 500-аас доош цалинтай хүн амын цалин авч байгаа хүмүүсийн хэдэн хувийг эзэлж байгаа нүгээр 90% эзэлж байна шүү дээ. Тэгэхээр хэр их мөнгө тэр эдийн засаг нөлөөлөхөр мөнгө одоо гарч чадах юм уу юм? За 10% тэр 1.5 сая төгрөгийн цалинтай хүмүүс эзэлж байна. За тэгвэл 1.5-аас дээш цалинтай хүмүүс чи хаана ажиллаж байгаа нөхөөр уул уурхаад ажиллаж байна шүү дээ. Уул уурхаад одоо өдөржингүү хүнд нөхцөж ажиллаад тэтгэн төгрөг аваад тэрнийхээ одоо 15%, 20%, 25%-ийн татвар төгсгөр чинь тэр орон гэрээ яаж тэжээх болж энэ түрүүнхийн цэнгэж жаргал бас хэлж байсан. За тэгээд энэ ялангуяа тэр оюут толгойд ажиллаж байгаа одоо би нөгөө политехник коллежид ажиллажсэн тэр залуучууд бол 3.5 сая төгрөг ч юм уу арай гэж авдаг. Тэгээд хам богдоос наашаана ирж амраад гэр орноосоо хол тэгээ 3.5 сая төгрөгийн хэдийн нөгөөд хэдээр нь яаж амьдрах юм? Энэ асуудал бол тэр өөрсдөө бизнес эрхлэгчид бас байна. Энэ төр засгаас дарамт үзүүлэхгүй өөрсдөө аваад явж байгаа энэ хүмүүст улам дарамт үзүүлээд улам ядуурлыг их болох ийм бодлого юм уу гэж миний хувьд бодож байгаа. За 3 дугаарт нь бол мэрэгжилтэй ажилчдын талаар. За манай аймагт бол 3 мэрэгжлийн сургууль байж байгаа. Энд бол жилд нэг 500-аас 600 хүн бол төгсөж гарч байна. За энэ олон хүүхдүүдийг одоо бас авах ажлын байрууд хөдөө орон нутагт байхгүй байна. За энэ дундаас би газрын тосны мэрэгжлийн талаар онцолж хэлмээр байна. 2007 онд бол манай сургууль Петрочаны даажин тансаг компанитай гэрээ хийгээд Монгол ажилчдыг бэлтгэж эхэлсэн. Одоо бол 200 гаруй ажилчид бол бэлтгэжтэй байж байна. Тэрнийг бол 2014 он хүртэл бол 100 гаруй хүмүүсийг бол ажилд авсан. Эдгээр бол одоо тогтвортой мэрэгжилтэй сайн одоо ажиллаж байна. Гэтэл одоо сүүлийн одоо 14 5 6 одоо ингээд 18 он гэхэд бол төгссөн хүмүүсийг ерөөсөө ажилд авахгүй байна. Мэрэгжлийн ажилтныг авахгүй байна. За Петрочаны даажин тансаг компани орон нутгийн хөгжилд дөрвтэй нэмэр оруулахгүй юм бол тэр мэрэгжлийн ажилчдыг навд айл гэрийн амьдралд одоо нэмэр оруулах хэрэгтэй байна шүү дээ. Энийг бас шаардж өгөөч гэж одоо танд бас хүсэж байна. Төрөнд нь ирсэн янз бүрийн хүмүүс хэлдэг боловч энэ бол асуудал яагаад вэ? За хамгийн сүүлд нь болохоор төрийн бас байгууллагын тухай нэг үг хэлье гэж бодож байна.
За ер нь төсвийн ил тод байж шилэн дансны хууль бол хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байна. За энэ талаар бол нээлттэй нийгэм форум бол бас судалгаа хийсэн байгаа. Энэ ил тод байдлын талаар гарсан хууль дүрмийн тогтоолт чинь бол ердөө 39% байна гэж гарсан. Сая 16 оны сүүлээр гарсан, 17 оны эхээр гарсан мэдээгээр. За тэгээд Дорнот аймагт бол ил тод байдал нь 26.7% байгаа. Тэгэхээр чинь энэ ил тод байдал чинь ерөөсөө дунджаас бүр доогуур байна. За энэний бол иргэдэд яаж үйлчилгээ хүргэж гэнэ үү? Тэр бүтээгдэхүүн худалдан авах гэрээ үйлчилгээ энэ төр нь одоо яаж хэрэгжиж гэнэ үү? Хуулиар бол төрийн бус байгууллагуудыг одоо бас төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх тийм юм байгаа боловч энэ асуудал бол маш бага байна. Ийм учраас төрийн бус байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжсэн дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Манай аймгийн хувьд бол 100 гаруй төрийн бус байгууллагууд гэдэг. Тэд нар энэ 70 хэдэн нэгдээд бол иргэний нийгмийн байгууллагын зөвлөл гэж одоо байгуулагдсан. Төрийн бус байгууллага нэгдээд одоо аймагт бас нэгдээд олон ажлуудыг хийсэн ийм чадвар бол байна. Тэгэхээр төрийн бус байгууллагууд их чадвартай шүү. Энэ төрийн үйлчилгээг хянахад иргэдийн амжиргааг дээшлүүлээд тэдний хүч чадлыг одоо бас ашиглаасаа гэж ингэж хүсэж байна.